эцсийн өчид энэ аврагын сумыг авлаа. Анх удаа энэ хотын зэг үлдээ орж байна. Энэ бол манай голомтын гоё соёл. Тэгээд нийт ажилтнаас эрүүл мэндийг муулахад бол ингээд янз бүрийн арга хэмжээ явуулах нь гоё байдаг. Банк суугаа ажил хийдэг улсуудад борт наадамж тэр өөр арга хэмжээч тэр бүгд аль болох чадлаар оролцохыг хичээдэг. 3 тойрох зэг бид зорилгодоо хүрэх буюу 10 км-ийг туулсан байх нэ. Хамгийн чухал юм пүүж. Тэгэл болсон шүү дээ. 10 км сайхангүй гэдээ орж ирлээ. Барайнд орох, барайгаа дуусгах л ер нь бол хамгийн чухал байх гэж бодож байна бүх тамирчтай. Голын чинь хов осон тэр ганцхан аав тэмүүл газар аваад шүү дээ. Манай голомт дотор орж байгаа спорт амд орж байгаа бүх тамирчид ер нь хүчтэй байна. Төрөл спорт хичээлдэг бүлтнүүд зөндөө тамирчид байгаа. Тэгэхээр ер нь жил ирэх тусмаар чамаачаад амар сайн болж байна. Тэгээ манайхан бол сая жилдээ тоглоод ямарч мөнгө медаль авлаа. Тэндээ маш их баяртай. Голын тоглоны хаврын спорт наадмын тэмцээн шатрын төрлөөр үргэлжилж байна. Жил болгон зохион байгуулагддаг шатрын тэмцээндээ 8 багийн 40 тамирчин оролцож байна. Тэгээд маш хүчтэй шин залуучдаас орж ирсэн байна. Цаг дарах хэсэг нь бол зөвхөн тамирчны өөрийнх нь цэвэр хариуцлагын асуудал шүү. За яг одоо өнөөдөр бол 5 сарын 23-ны өдөр болохоор хаврын спорт наадмын теннис, e-спорт энэ цагууд дээр бол үргэлжлээд явж байна. Энд бол анх удаа голын тоглоны энэ удирдлагын CS гэдэг төрөл одоо орсон, нэмэгдэж орсон. Цаанаас 2-оор гарах гэж үзсэн шүү дээ. Миний хувьд их сургуулаа төгсөөд хамгийн анхны ажлын байр маань Голомт банк байсан. Тэгээд ажлын байрандаа хамт олондоо маш их хайртай. Гоё арга хэмжээний зохиодог Голомт банк болон спорт хамтлагтай баярлалаа. За тэгээ нийт голомчууд амжилтсаа.